За Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хүрээнд төслийн нэгжээр хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслүүд байгаа. За өнөөдөр та бүхэндээ төмөр замын доогоорох гармын танилцуулгыг товч хүргье. За өнөөдөр дөрвөн байршилд хийгдэж байгаа ажлын дундаж барилгын ажлын явц бол 41% таа. Энэ дөрвөн байршлаар нь авсан байна. За нэгдүгээр байршил маань 90%, хоёрдугаар байршил 15%, гуравдугаар байршил 10%. За дөрөвдүгээр байршлын ажил барилга усралтай ажил эхлэх байна. За нэгдүгээр байршил буюу бид эдийн хил заншнаар 5 шарын нөхөн гармын нөлөөлөл нь бол 25 мянган машин өдөрт нэвтэрдэг байсан бол 32 мянга болж нэвтэрж байгаа. Хөдөлгөөний ачааллыг 22% бууруулах тийм төлөвлөгөөтэй. За геологийн 2-дугаар гарц ажлын хувь 15% явж байгаа. За 2 хос түнэл төслийн бол барилга усралтын ажлаас гадна гол ажлууд бол газар чөлөөлөх болон шугам сүлжээ зайлуулах ажлууд байгаа. За энэ дээр уурын болон дулааны 2 шугамыг зайлуулсан. За 3 дугаар байршил бол нэлээд онцлогтой байгаа. 38 м урттай 2 хос түнэлийг бид нэр төмөр замын хажууд одоогийн байдлаар угсарсан байна. За энийг бол баг багаар түлхэж оруулах технологиг ашиглаж хийж байгаа. Энэ нь бол энэ төмөр замын дээрээ 6 игнэ замтай маш ачаалттай. Зорчигчийн бол ачаа тээврийн депотой маш ойрхон байдаг учраас энэ технологиг сонгож барилгын ажлыг хийж үүсгэсэн. За дулааны ууларт эхлэнгүүт энэ өндөр чадлын дампраадаар бид нар түлхэж оруулахаар бэлтгэл ажлаа хангасан.